Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 8 дахь дугаараараа уулзж байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаартаа бид Монгол үндэстний хотон угсаатны бүлэгтээ уулзах болно. Хотон угсаатны бүлэг нь үүсэл гарвалын хувьд өмнө нь тайлбарласан бурайд, урийнга, халах, загчин, үзэмчин нараас ялгаатай нь үүсэл гарвалын хувьд харь угсаа гаралтай угсаатны бүлэг билээ. Хотон гэгчнэр нь ойрод монголчуудын тэдэнд өгсөн нэр бөгөөд хотон иргэд нь өөрсдийгөө уугур гэж нэрлэх нь төдий үеэс өнөө үе хүртэл хадгалагдаж иржээ. Уугурууд болвоос эртний монголчуудтай улс төр эдийн засаг, соёл боловсролын гүн гүнзгий харилцаатай байсан эртний түрк угсаатны үндэстэн. Тодруулж хэлбэл уугур нарын дэдэс хүннүүчүүдэд холбоотой байж хүннүүгийн хүчирхэгжилтийн үед бүрэлдэхүүнд нь багтаж байв. Уугурууд хамгийн хүчирхэг үедээ Монголын тал нутагт нөлөөгөө бэхжүүлж Түрэг улсыг унхан Төв Азад хамгийн хүчирхэг гүрэн болж мандаж байлаа. Ямар ч хүчирхэг улс бууран дороотдгийн жамаар уугурын төр дороотж Төв Аз дахь нөлөөгөө алдсан. Чухам энэ цаг үеэс уугурууд Дундад Азад соёлын нөлөөгөө бэхжүүлж гар урлал, худалдаа, газар тариалан эхлэн амьдарч байжээ. Дэлхийн түүхэнд хамгийн агуу эзэнт гүрнүүдийн нэг их Монголын эзэнт гүрэн Дундад Азад тулан иргэшээлд оруулахад уугурчууд нөлөөтэй оролцож эзэнт гүрний сүр хүчийг улам бадраасан юм. Та бид өнөөгийн нийт монголчуудын оюуны өв, нийтлэг үнэт зүйл болсон монгол бичиг маань уугур бичгээс уламжлан авч хэрэгэлсэн бичиг гэдгийг мэдэх бизээ. Монголын эзэнт гүрэн бууран дороодохдоо зэрэгцсэн бид аажмаар дэлхийн бус нутгуудад өөрсдийн нэр нөлөөгөө алдаж байлаа. Гагцхүү энэ цаг үед Чингис хааны байгуулсан төрийн нэгэн хэсэг бадамлан ассан нь баруун монголчууд буюу ойрод монголчуудын байгуулсан зүүн гарын хаан тус бөгөөд зүүн гарын хаан тус Галдан бошигт хааны удирдлаганд ор иргэн Дундад Азийг өөрийн иргэшээлдээ оруулсан юм. Галдан бошигт 1678 онд Дорнод Туркестан түүний баруун өмнөд этгээдийн хотон хотыг харьяанд оруулаад Баг Бухарын буюу Нангад улсын Нанлиу мужийн 6 хотын нийт хүн амтаа нийлүүлэн нийтд нь хотон гэж нэрлэх болсноос үүсжээ. Ил үеэс Монгол Манж түүх шаштрт хотон аймаг гэж тэмдэглэгдэх болсон байна. Ийхүү өөрийн иргэшээлдээ оруулсан Туркестан нутгаас 17 дугаар зууны сүүлээр хэсэг бүлэг иргэдийг тариулахаар нутагтаа авчирчээ. Хот нь анх дөрөвдийн ноёдын албат болж ирсэн учраас ирчүүлэн гадагш гарахдаа хатан буюу эм хүний хувцас өмсөн зүсээ буруулж явснаас тэгж нэрлсэн гэх. Бас анх 20 орчим эмэгтэйчүүд баригдаж ирсэн тул тэдний удам нь хатан хотон гэгдэх болсон гэдэг. Мөн хаад ноёдын гэрийг тойрон хот маягаар байрлан сууж байснаас тийм нэртэй болсон гэлцэн. Бас эрт үед хотон гэдэг нь одон гэсэн төр үгнээс хувирч ирсэн бөгөөд исламын сүмийн оройд ирэх нас царыг сүл доод хэмээх тул энэхүү агуулгаас болж исламын шашныг шүтдэг хүмүүсийг хотон гэж нэрийдэж хэмээн зарим судлаачид тайлбарлажээ. Нэрний тухайд ийм байна. Хотонгууд гар услгаатай тариалангийн уламжлалт, дадлага, туршлагыг хадгалсаар иржээ. Голын хүндий дагуу тариа хүнсний ногоо тарьж Галдан хааны цэрэгт нийлүүлдэг байв. Зарим нь цэрэгт явж 1690 оны орчим Улаангом, Харьхраа голын хаваар цэргийн хүнсний тариаг тарьж байжээ. 18 дугаар зууны дунд үед дөрвүүд баяд нар зүүн гар улсаас зүүн тийш нүүдлэн Алтайг давж ирэх замдаа хотон хүмүүсийг авчиран Заг, Түй, Байдргийн гол орчмоор нутгалжээ. 18 дугаар зууны 2 дугаар хагасаас 20 дугаар зууны ихэнх хүртэл харь гүрэн Манжин иргэшээлийн үед хотон нар нь хошуу ноёндоо тариалангийн бүтээгдэхүүнээр алба барьж малыг нь малддаг байсан бөгөөд монголчуудын дунд удаан суухдаа нилээд монголчиж монгол хэлний дөрвд аялгаугаар ярьдаг болсон байна. Тэд Манжин иргэшээлийн үед дөрвдийн Далай хааны аймагт харьяалагдаж 1925 онд Тус аймгийг Чандман уулын аймаг, 1934 онд Уус аймаг болгон өөрчилж одоогийн нэшилтэд очин Уус аймгийн тариалан сум болжээ. Баялаг уламжлал заншилтай хотон угсаатны бүлэг нь одоогоор Уус нуурын баруун талд тариалан суманд нутгалдаг. 2020 оны хүн амын тооллохоор 12 мянган гаруй хотон хүн бүртгэгджээ.